усны тухай хоёлаа бүгдээрээ байжгаад нэгэд харсан чинь туул голоо бид нэр ингээ уршаа харах юм бол энэ дотор ч одоо рестораны эзэн байж байна. Бид нар тэр бондынхаа хүнд идэгдээ байж ах уу? Тэгээ тэр оройных нь постноос бол хүмүүс бүгдээ хараад заадаа ч одоо зэнэж тэр үлсгийн газар өгөхгүйгээ шийдчихтэй гэдэг ер нь тийм ойлголт ер нь авсан уу? Тий. Гэж ойлгохоор юм битсэн байсан ч өөрөө. Тэгээ яах юм бол тоо гэдгсэн чинь маргааш өглөө уучрал гарч ирснээ бүлгийн оролдуулна гэд. За тэгээ залгаад зэнэж тэр өргөлөөхөр боллоо. Эсвэл 5 дахь өдөр шүү дээ. Тийм баг. Тийм. Тэгээд тэр өдрөө бүлгийн оролцсон бүх юм оролдоод огцорсон. Чуулган 17 цагаас ээлж тусгалтайнаа зарлаа. Нүг эрдсэн үрдэхгүй байсан хүмүүс чинь амар хордоо. Тийм баг. Тийм байсан. Манай 68 ч үү. Тийм. Тэрнээр 3 хүн нэмсэн юм уу? 73 гэдэг чинь 5 хүн нэмээд тийм юм. Тэгээд арчлан намынхан бол хараад биднээс болсон байна уу? Хинээс болсон байна гэдгсэн тийм. Энд чинь бид наргүй чуулчж болж байгаа үстэй гэдгсэн тийм. Тэр бол нэр бас үнэн байсан. Манайхан бол бүрэн бүрэлдэхүүнээр очиод сайд боловсруулаа ичдэм байна. Тэгээд бас алга ташсан гэж нэг сүрэг гарч. Тийм үү? Тийм. Чөлөөлөгдсөн юм. Заны шатартаа бүр алга ташаа. Тэгээд дүгнээд харахад бол бас яг өмнөх сайдыгаа ботход би бол сайн ерөнхийдөө байсан гэж бодож байгаа. Тийм маш тийм нээлттэй байлаа. Тэгээд нөгөө одоо эрчим Монголыг буулгалаа хамгийн сүүлийн мэдээгээр гэх мэтчлийн төрийн өмчт компаниудаа буулгаж ийн. За нэг анцгүй юм хөрөнгө хурах хууль гэдгсэн. Тэрийг бас нарийн хараагүйсэн бол мэдэхгүй байна. Ямар ч тэндээсээ олох жоохон шүмжлэл аваад тахшуулсан. Хөрөнгө хурах хууль одоо боловсруулж өргөмөлж байгаа гэдгээр. Тэр өмнөх засгийн газрын үед л өөр хүн бараг бариад байсан биз дээ. Тэрний одоо гэрчимжүүлэн энэ гэдэг. Яг одоо огцрохын өмнөхөн яг ярьж эхлээл тэгэл огцорчихлоо доо. Тэгээд огцорсон гэх юм уу одоо чөлөөлөгдөж байгаа юм шиг. За тийм чөлөөлөл өөр хөсөлтөө өгсөн гэдэг утгаараа тийм. Хүндэтгэл удирдлагынаар гэдэг. Тэр юм байна л шүү дээ. Тэгээд ердийн олонх буюу одоо чуулганд оролцсон гişүүдийн чинь 73 гişүү орсон. Тэгэхээр ер нь бол угсаал тэгэл 90% саналаар илүү. Тийм нэлээд олуулаад дэмжээл тэгэл чөлөөлчихсөн шүү дээ. Өөрийнх нь хүсэлтийг дэмжсэн гэсэн үг тийм. Одоо энэ ерөнхийдөө итгэл үзүүлэхээс ялгаатай гэх юм уу тийм. Тэнгүүт одоо нөгөө нийт оролцсон гişүүдийнх нь олонхоор шийдвэр гаргачих одоо болоод байгаа юм шүү. Харин тийм. Яг үл тэр дэгийн тухай хуулийн дээр бол тэгээ бичсэн юм л шүү дээ. Ингээд чөлөөлөх хүсэлтийг бол хуралдаанд оролцсон гişүүдээ олонхоор тийм. Огцруулах асуудал чинь хэрүүл болоод байсан чинь нийт гişүүний олонхоор гэхээр 126-д 69 тий? 68 юм шүү. 68 юм уу? 64 юм уу? 64 юм биш үү? Харин 126 64 юм биш үү? 163 гэвэл энэ 50 болчихж байна л да тий. Тийм үү? Тийм бай. Шилдэмээ таваач юм шээ. Тийм биш. За тийм ямар ч цахаатай нэг тийм юм боллоо. Тэгээд өнөөдөр Монгол Ардын намын баг хурал дээр учрал манай засгийн газарт орж ажиллаач. Одоо зурчлалыг уус ерөөсөө болгох нь гэдгийг бол хүн болгоо мэдсэн юм гайхмаар асуудал. Ерөөсөө байгаагүй. Тэгээд засгийн газарт маань ажиллаач гэж өрсөн гэж яах юм. Тэр одоо хүмүүс бол одоо ерөөсөө дэж байгаа засгийн газарт орж ажиллаж ирснээс архинд орсон дээ. Хэлсэн байна. Манай ерөнхий сайд байсан хүн ч одоо угаас дараа жил сонгуульд бэлтэн одоо дэвшин гэсэн юм хүлээлт тэр хүртлээр ерөнхий сайдаа хийн гэж бодож исэн байхаа ер нь би бол тэгж бодсон. Одоо хаашаа өгөх юмчтэй одоо өгч ил гэж юм байлгүй. Тэгээд ерөнхийлөгчд нэр дэвшнийг дээр баттгэлтэй байгаа юу одоо чинь өөрөө л нэг тийм юм ярих шиг бас би 7-гийн тоонд ортон мөртөг нөгөө нэг Tonight Show-нд орчлоо. Тэгэхээр би одоо тэрийг л хэлээд байгаа юм болов. Дараа жил чинь одоо 7 дахь ерөнхийлөгч сонгох юм байна шүү дээ. 27 оны. Тэгээ 27 он. Тэгээд 3 дугаар сарын 27-нд бас гарцлаа. Тийм үү? Өнөөдөр Оо тийм байна тий. 5 дахь өдөр 27 байсан уу? Тийм.
Аргагүй л дуртай. Тэгээд зарим нэг хүн бол ерөнхийлөгч тудлаа хаа гэсэн юм бас ярьж байна. Бэншин яарчлаа тийм. Австрийн хувьд бол юм болоод өнгөрлөө. За тэгээд засгийн газраас одоо асуудалтай байгаа нэг хүн бас байна. Үлдлээ гэх юм уу? Одоо манай их хоёр сайд маань одоо ямар ч одоо энэ огцроод байгаа бүх үйл явдал чинь бол Монгол Ардын намын дотоод нөгөө нэг фракцийн асуудал гэх юм уу? Юмуд байгаа шүү дээ. Одоо нөгөө хиний тал нь яаж одоо юм авах вэ? Барилах уу? Яаж нэгдэх үү гэдгээсээ шалтгаалж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө тохиролцоо нь ямар байхаас шалтгаалаад гэх юм уу манай хууль зүйн сайдад өлтгөө гэсэн шийдэгдэх байх те. Зарим нэг хүмүүс бол анхнаасаа одоо урьдчилан юм шиг ингэвтэй. За энэ хоёрыг л одоо авч болтгүй юм шүү. Одоо энэ хоёрыг авах юм бол дахиад одоо чинь замштрийн төв тавтагдсан шүү. Тэгээд анхааруулад хэлсэн байх лээ. Гэх мэтчлэн тэг хүмүүс бас жоохон санаа зовоодох шиг болсон. Одоо нөгөө намынхаа холгооч нартай тэмцэн гэж нэлийн сүрд үйлэн болоод намын хурал дээрээ намаасаа хөөсөн зарим нэг гişүү одоо саяын байгуулалт дээр сууж байгаа жишээ нэг санагдаад байна. Бас яг хөөгдөг үуч юм мэдэхгүй одоо тэр намынхын асуудал. Яг түтгэлцсэн тийм шийдвэр нь бол гараагүй л гэж л өөртөө хэлсэн шүү дээ. Тийм одоо намын дахин нөгөө чөлөөллөө гэдэг одоо олон нийтийн өмнө хилчээд байдаг. Тэгээд одоо чөлөөлөгдөхгүй байна гэхээс ямар ч үчтэй тийм. Тийм ээ. Тэгээд хууль зүйн сайдын маань уг нь бол энэ замштрийн засгийн газрыг байх үед нөгөө засгийн газраасаа хууль өргөн ярьж байгаа шүү дээ. Тэмтэй холбоотой миний яг хувьд бол хоёр хууль айгу анхааралтай байгаа хгүй. Нэг нь л хоёулангийн өмнөх подкаст нэр ярьсан. Эд хөрөнгөний улсын бүртгэлийн тухай хууль. Нөгөө нь болохоор төрийн болон албаны нууцын тухай хуулийг шинжилсэн найруулгаар төрийн нууцын тухай хууль болгож өөрчилсөн. За энэ өөрчлөлөөр юу өөрчилж ирсэн бэ гэхээр төрийн 574 нууц байсныг 200 болгож зүйлсэн. 374-өөр цэлмээ. За тэгээд 892 албаны нууц байсныг огт байхгүй болгоод албаны нууц гэдэг ойлголт ерөнхийдөө манай улсад байхгүй болгож байгаа гэсэн үг байхгүй. Би уг нь бол өргөн барьсан 3 сарын 18-нд өргөн барьсан байна. Департаментэд бас орсон байна. За тэгээд энэ хууль за төрөнгөө улсын бүртгэлийн хууль чинь болохоор нэг санал авах 31 хугацаанд нэр явж байгаа юм гэдэг байгаа. Тэгээд дараагийн засгийн газраас бас шаардах ёстой. Их хоёртой цуг ингээд арилгачихгүй гэх юм уу? Арилан одох үе гэж санаа зовж байгаа нэг юм хоёр хуулийн төсөл байгаад байна гэдгийг бас одоо дурдах шаардлагатай юм болов уу гэж байна. Тийм тий. Тэгээд нөгөө шинэ сайд болох гэж байсан хүмүүс манаас хэвлэлтэй гэж хэлсэн байл шүү дээ. Би огцорчлаа. Абортод орчлаа. Нэгэн хүнтэй бохомдолтой байгаа мó одоо шовлж хэлж байгаа мó бас. Тэгээд дараагийн засгийн газрын бүрэлдэхүүнд орох хүмүүс тэгэл одоо бодцсон тактик нь хөдөлсөн л явж байгаа бах та тийм. Одоо нэг өдрийн чуулганаар яах юм бол засгийн газар бүрэлдэхүүн өндрий оруулах юм болов уу? Мэдхгүй магадгүй дараа 7 хоногтоо шийдчих байлгүй тийм хүмүүс ч одоо сандал судлаач аягүй хурдан шийддэг шүү дээ. Тэгээд нөгөө амынхан маань одоо яаж энэ улс төрийг ашиглах вэ гэдэг бас яригадад л байх шиг байна. Зарим нэг дам яриагаар бол их хурлын даргаанд дүгнэ гэсэн юм ярьж байгаа шиг үлээ. Аггүй байлгүй тийм ч бас. Харин тийм бас магадгүй мэдхгүй одоо энэ улс төрч нэр одоо хоорондоо юу. Тэгвэл нөгөө амыг бас нэг бол засгийн газартаа оруулах юм эсвэл тэгж нөгөө одоо юу гэх аргална гэх юм уу. Тийм нөгөө хувь хүртээхгүй болвол яг ийм их юм нөгөө аравсгаа байдалж үргэлжлэх юм шиг нөгөө юм судлаачдын тамаг бол яваад байгаа юм лээ. Тэгэхээр арчсан нам бол засгийн газарт орохгүй гэдэг бол хэлсэн. Тэгээ угсаа нөгөө сөрөг хүчингүүд засгийн газар чи стандарт бус засгийн газар гэж өөртөө хэлсэн. Үгүй л дээ ер нь анал намаар болох юм биш шүү дээ. Тэгэхээр яг тийм стандарт бус засгийн газар дахиад байгуулахгүй тулд арчсан нам бол нөгөө сөрөг хүчний байр суурин дээр баттай зогсох хэрэгтэй. Тэгээ өөртөө бас тэрийг илэрхийлжсэн юм бол засгийн газарт орно гэж байхгүй гэдэг нь хэлчихсэн. Тэгэхээр улсын хурлын дарга авна гэж үзэх юм уу яах юм. Мэдгүй гэхдээ энэ эрх баригч намд ангаараа одоо засгийн газраа хийнэ гэвэл одоо үнэхээр бүрхэгэл дээсэн дөрөв дээр л явах юм уу яах. Ямар ч байсан одоо энэ жижиг нам эвслээсээ ямар ч оруулахгүй л энэ чинь хоорондоо хагарч байгаа хүмүүс чинь бас гаднаас тэгж тодорхой хэмжээнд дэмжлэг авахгүй бол бас хэцүү л болоо тийм л үзээд байна л та. За тийм байна. За тэгээд энэ бүхний ардуур одоо сейф туул гэдэг хөдөлгөөн өрнөж байна.
олон нийт идэвхтэй байна. Одоо арчилсан намын бүлэг бас тийш мэдчихлээ. Нэгд өдөр бас нээлттэй хэлцүүлэх зохион байгуулна гэдгийг мэдгдлээ. Тэгээд үүнтэй холбоотойгоор угсаа нөгөө аныг ингэж нөгөө дахин урсаад байгаа учир нь болохоор анхнаасаа энэ туйлын урдны зам гэдэг бүтээн байгуулалтыг одоо ажил хэрэг болгоход зориулсан одоо нөгөө санхүү мөнгийг нь бүрдүүлэх хэрэгтэй болоод шүү дээ. Тэгээд тэр их усүрээ одоо хаанаас юм бэ гэхээр зээл аваад байгаа юм тийм. Тэгэхээр тэр зээл авах гээд байгаад нөгөө засгийн газар баталгаа гаргах гэдэг ийм асуудал чуулганы уралдаан дээр өнгөрсөн оны 7 дугаар сарын 9-ний өдөр орсон байгаа байхгүй яг наадмын амралтын өмнөх өдөр байсан. Тэгээд тэгж орж яхад арчилсан нам бол одоо өнөөдрийн үүсч болох нөхцөл байдлыг бас дурдж хэлж ирсэн юм байна лээ. Яг юуг нь ухаагаад протоколыг унших юм бол тэгээд тэн дээр одоо ингээд арчилсан нам дотооддоо энэ асуудлыг хэлцэх хэрэгтэй байна гэдэг 30 минутын завсарлага аваад тэгээд бүлгийн оролдуулаад хэлцээд харамсалтай нөгөө бүлгийн нэгдсэн шийдвэр гараагүй нэлээ. Өөр бас дотроо нөгөө мэдээлэл дутуугүй болмаас өөр байр суурьтай байна гэдгийг илэрхийлж авах болсон. Гэсээдээ боловч нөгөө дурдчихсан асуудал нь нөгөө байгаль орчин болоод эдийн засгийн хувьд ямар өрнөлөө үзүүлэх вэ гэдэг тодорхойгүй байгаа юм шүү гэдэг бол одоо хэлжсэн байгаа байхгүй юу тийм дурдчихсан. Тэгэхээр тэр түүнийг өргөлчлүүлээд яг нөгөө илүү том хохирол учрахаас өмнө ч гэдэг юм хэлцүүлэх зохион байгуулалт мэдээлэл ядаж нээлттэй болгох гэж зорж байгаа юм байна гэж ойлгосон. Одоо аль хэдийнэ 500 тэрбум гаруй төгрөгөөр зарцуулагдсан юм байна шүү дээ зураг төсөл өдр юм хэлэхэд яг туйлын хордны хазам дээр үү? Тийм. Туйлын хордны хазам дээр. Тэгээ энэ асуудал ч уг нь бол 2013 он дээр хойш үргэлжлэсэн юм гэж ойлгосон юм нөгөө он цагийн яг хаанаас яагаад эхэлж үү гэдгийг ингээд хөөгд үзэх юм бол. Тэгээд анх эхлээд 13 онд нөө тэр трасын гаргаж яхад туулгын артуур ингээд явж исэн байна. Тэгсэн чинь 16 онд шүү 12-оос 13 онд нөө улсын хурлаар ингээд оруулаад бид нарт ийм бүтээн байгуулалт хэрэгтэй байна гэдгийг ингээд танилцуулж исэн байна. Тэгээд 16 онд яг одоо тэр нэг трасын гаргаад тэгээд тэр үед болохоор туулгын артуур явж исэн. Тэр гүрэн маань гүрэн байгууламж маань тэгсэн чинь 26 оны траст дээр болохоор яг туулгалт дээгүүрээр байна. Гэхдээ энэ ч зарим хэсэг нь юм шиг байл шүү дээ. Тийм зарим хэсэг. Нэг юм шүү. Гол нь тэр нэг хэдэн барилга байшин тийм шулуун биш. Тэг барилга байшинг одоо чөлөөлөх сүндрэлтэй гэж үзэж гол руугаа оруулсан юм уу да гэж би ойлгосон шүү дээ. Тийм юм шиг байл шүү. Тэр нөгөө тэр орон газар мазар болгоод тэр юм. Тийм юм уу да тийм. Тэгээ одоо зарим төрлийн бас байгууллагууд бол бас эднийг эсэргүүцч үгэд хандна гэсэн юм одоо сошиал дээгүүр явж исэн. Гэтэ яг чухам одоо хэмжлээ авч өгсөн юм уу мэдэхгүй байна тий. Тэгээ эдийн засгийн хувьд одоо манай хотын яриагаар бол маш одоо их сайхан бүтээн байгуулалт болно одоо төвжирэл мөвжирч 33-ны 1 нь бол ингээл шууд байхгүй болчихноо. Тэгээд бас яг өдөр чинь нөгөө их мөнгө зарж одоо миний ойлгож байгаа бол бондын мөнгөөр хийж байгаа учраас ч бас замдаг руу явахад энэ тодорхой хэмжээний төлбөртэй юм шиг байна. Өдөрт 5,000 төгрөгөөр хязгааргүй зарчилж болох. Тийм төлбөртэй зам гэж одоо танилцуулаад та тий. Байх байж ч гэж одоо бариад эхлэе даа юм шүү. Ер нь тэгээ хүмүүс чинь очиж агсч байгсан тэгнэж байна. Нөгөө бургасан угаасаа нөгөө бэлтгэл ажилтаа гэх юм уу гарцсан тэгээд хядаад байгаа юм билээ. Өөр одоо орлуулахгүй. Тийм. Чи уг нь яах нөгөө нэг мэдгүй одоо тэр эдийн засгийн хувьд даван мааг нь одоо би мэдэхгүй шүү дээ. Одоо давал гэж өөртөө бол яриа зарим нь бол үгүй наачстай ямар ч хэрэггүй энэ хотоос баруун талаас ирээ шууд зүүн тишээ явдаг ямар юм байсан гэдэг одоо жишээлбэл хэлээд. Тийм юм уу. Тэгээ дундуур бас ингээд энэ хотынхон замтай холбогдвол юм шиг байна. Яриагаар нь бол тийм. Тэгээ хамгийн гол нь тэр нөгөө туул гол чинь одоо усны тухай хуулиар ийм онцгой хамгаалтын бүстэй, энгийн хамгаалтын бүстэй. Тэм дотор нь одоо ингээд барьж болох уу эн чинь тэр тодорхой хэмжээний тэр гол руугаа ороод байгаа шонгууд нь бол яг энэ усныхаа голд байгаад байна. Тэр зураг нь одоо яг тэр зургийн бодит тэр ажлын зургийнх нь хэсэг нь юм уу хэмэл оюух нь хийчих юм одоо мэдэхгүй тийм. Тэн дээр бол томтой хариулт хэлэхгүй. Ямар ч байсан л гол руугаа орсон хэсэг бол байгаа юм шиг байна. Тэгэнгүүт усны тухай хуулиа бүгдээрээ байж байгаад нэгэд харсан чинь 22 онд байна уу да тэр 22-ийн 1 гэдэг заалт 22 дугаар зүйл дээр нь одоо онцгой хамгаалтын бүсэд төөр хувийн хвшлийн түншлэлийн заалтыг иш татаад тэндээс босод одоо энэ барилга байгууламжийг одоо хориглоно ухааны юм жоохон өөрчлөлт оруулсан байсан. Тэрийг нэгэ харсан чинь нийтийн зориулалтад дэд бүтц гэдэг юм
хуулийн томьёолтой. Энэ дотор нь одоо зам мам одоо нийтийн талбай малбай бол ороод тах шүү. Тэгээ энэ гүүр бол одоо яалтчгүй тэрэнд нь бас шингэчээд байх шиг байгаа. Тэгэхээр яг одоо хуулийнхаа талаас бол манай хотын дарга бол тэрийг ингээ урьдчилаад хийцэн юм шиг байгаа юм л та. Хоёрдугаар тэр нөгөө усны сан бүхий газрын хамгаалтын дэглэмийг сайдын тушаалаар баталдаг хамтарсан тушаалаар барилгын сайдныг нь тэр байгаль орчны сайдчил би андуураг бол. Тийм дотроос одоо ингээд онцгой хамгаалтын бүсэд зам гүүр барих боломжийг нь бол нэгэд өгсөн. Нөгөө талаасаа тэр нөгөө байгаль орчинд хортой нөлөөлөх үү гэдэг дээр нь бас хүмүүс хэрүүлээд байгаа шүү. Тэр нь одоо байгаль орчны үнэлгээ тийч юм шиг болоод байсан. Үнэлгээг ер нь байхгүй бараг л хоромчаар хийцэн ч юм шиг юм яриад хэлсэн тийм. Болгонд бол тэнцвэрлэг байгаа байхгүй тийм нэг. Үнэлгээгээ юм. Тийм үнэлгээ нөлөөллийн одоо тэр юу байх юм бэлэн шүү дээ тийм. Уг нь үгүй юу гэдгийг тийм шинжилгээ гэх юм уу үнэлгээ гэх юм байна. Тийм одоо нөгөө байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ гэж одоо энэ төр мөр хуулийн этгээд ер нь төсөл хэрэгжүүлэгч болвол тэр төслөө хэрэгжүүлэхээс өмнө заавал байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх гэсэн байх хэвээр. Тэр нь ерөнхий үнэлгээгээ хийлгэж наривчлсан үнэлгээгээ хийлгээд батлуулсан. Тэгээд мэдээж техник эдийн засгийн үндэслэл байж одоо байрлал угсралтыг хэлэх гээд байна шүү дээ. Тэнгүүт усны тухай хууль бас нөгөө усны мэргэжлийн байгууллага нь буюу одоо манай усны газар одоо яг энэ усны барилга байгууламжтай холбоотой асуудлаар дүгнэлт гаргана гэсэн юм заалттай. Тэрийг хэрэгжүүлсэн юм уу гэхээр одоо усны газар нь бол үгүй гэдэг. Манай зураг нь байхгүй ч юм тий. Тэгээ эцсийн дүндээ эн чи яг тэр байгаль орчинд одоо нөлөөлөх тэр нөлөөллийнхаа хүрийг яаж тодорхойлсон юм бэ гэдгийг нь бол жоохон хариултгүй. Манай хот бол энэ чинь асуудалгүй. Энд чи бид нар бүх энэ мэргэжлийнхаа хүмүүсээр шалгуулсан гэж хэлээд байна. Усны газрын дарга гарч ирээд. Тийм манай хол дүгнэлт гаргав. Тэгэхээр манай төрийн байгууллагын бас уялдаа холбооны нэг зовлон байна. Хоёрдугаар тэр яг манай тэр байгаль орчны үнэлгээ гэдэг би л зүгээр тэгж хардгийг. Гэт заавал ерөнхий үнэлгээ хийн. Тэр нь одоо ихэвчлэн яамн дээр. За тэгээд орон нутгийн яг жижиг сажиг хуулийнхаа авсралтаар батлагдсан тэр нэг нэрлэгдсэн төслүүд дээр л хийдэг шиг байна. Тэгээ наривчсан үнэлгээ гэдгийг заавал тусгай зөвшөөрөлтэй компаниудаар хийлгэн хуулийн этгээдүүдээр. Тэгээ тэрэн дээр яг одоо мэдээж одоо төсөл хэрэгжүүлэх жахаа энэ байгаль орчинтой ямар нөлөөлтийн үзүүлэх юм үзүүлэхгүй юм гэдгийг магадaltaй шалгах асуудал нь бол ойлгомжтой байх нь зөв л байх л та. Гэхдээ манай энэ хийж байгаа үнэлгээнүүд яг одоо бодтой ямар үр дүнтэй юм бэ? Тэгээ дараа нь үнэхээр энэ үнэлгээнээс асуудал үүгээд ингээд юм барьцдаг. Дараа нь асуудал үүсэдвэл хэн хариуцлагыг хүлээх юм бэ? Гэдгийг жоохон тодорхойгүй санагдав. Хоёрдугаарт ингээд одоо төсөл гэдэг нь одоо бүх юм дээр жишээлбэл ингээд газар эзэмших эрх болгон дээр ингээд үнэлгээ хийлээ. Тэр нь одоо ямар үр дүнтэй тэнгуут одоо нөгөө мэргэжлийн байгууллагаар ингээд наривчлсан үнэлгээ хийлгэж байгаа шүү дээ. Тэнгуут тэрийг буцаагаад заавал яамны мэргэжлийн зөвлөлөөр батлуул гэд хуулийн дээр ганц үгтэй. Тэгээ тэр мэргэжлийн зөвлөл нь юуг нь хэн шалгах юм, ямар дүгнэлт гаргах юм гэдгийг нь одоо яг хуулийнхаа хүрээнд бол тодорхой биш. За ингээд тодорхой биш юм дэр чинь бас тодорхой болгодог тийм үйлчилгээ байдаг юм шиг байгаа юм л да. Тэгэхээр бид нар бас яг энэ нөгөө байгаль орчноо үнэхээр хамгаалъя гэдэг энэ хуулийнхаа хүрээнд бол одоо юу нь хэн ямар хариуцлага хүлээх юм, хэн юуг нь магадaltaй шалгах юм. Тэгээ энэ процессын үед яавал ингээ хөнгөн ил тод нээлттэй тийм ашиг сонирхлын зөрчилгүй явах юм бэ гэдгээ бас эргэж харах шаардлагатай л гэдгийг л одоо нэг илрэл болоод байгаа юм бол одоо л ер нь хүмүүсийн анхаарлын төвд энэ онцгой хамгаалтын бүсийн асуудал сүүлийн үед нь туулын урдны замтай холбоотой байгаа болчоод байгаа биш байгаа болохоос биш энэ туул голоо бид нар ингээ уршаа харах юм бол энэ дотор ч одоо рестораны эзэн байж байна. Ингээл энэ нүдэнд одоо ингээл тэр 50 м уг нь нийслэл чинь бүр 100 хүртэл метр гэдэг юм. Тэгээ одоо яг нийслэлийн эрхтийн төлөөлөгчд бол тэр 13 оны 51 чөлөөнийг тогтоол байдаг юм билий. Тэрийг жоохон шинжилсэн юм уу юу? Тэг ингээд баг сургууль барьсан юм шиг харагдаад байгаа юм. Ууршаа энэ туулынхаа эртлийг харах юм бол тэг энэ болгон төслүүд маань бас ямар шугамар явсан бэ? Одоо ашиглалтанд орчод хүмүүс ашиглаад байна шүү дээ. Орон суудч байх шиг тий. Зочд бодлоо одоо янз бүрийн юм хийгээд ах шүү. Тийм учраас бид нар яг энэ байгаль орчныхаа хууль тогтоомжийг бас оновчтой тэр механизмыг бүрдүүлэх шаардлагатай байгаа гэж бол ойлгоход ч тий.
Тэгээд дээрээс нь нэг нөгөө мега төслийн үед туулын урдны зам юу нь өөрөө хэр ач холбогдолтой оновчтой шийдэл юм бэ гэдэг дээр бас эргэлзүүлээд хэлсэн. Тэгээд тэр нөгөө нэг мэрэгчлээ Ана Үжин гэдэг нэг хүн байгаа. Тийм мэрэгчлэх төлөвлөгч юм одоо гэж байлгсан инженер тийм хүн юм билээ. Тэгэнгүүт тэр хүний яриагаар бол одоо ингээд манай тэр 21-22 оны үед яг энэ төлөө урдны замын судалгаан дээр суучихсан юм. Тэгээд өөрийнх нь юу дүгнэлт юу байсан мэтлэр манай Улаанбаатар хотын төлөө урдны зам чи хэрэггүй мэнэ гэдэг дүгнэлт өгсөн гэж байна. Яг тэгэхээр манай хотын энд хөгжил гэхлээрээ юу юм босоо чиглэлийн одоо юу юм хойноос урагшаа урдаас хойш гэдэг юм уу ийм одоо чиглэлийн замууд дээр үүсдэг байхад туулын урдны зам чинь болохоор тал хөндлөн гэдэг байгаа шүү дээ. Тэгмүүд ийм хөндлөн чиглэлийн тууш ийм зам бол хотын төвчрлийг бууруулахад ямар ч нөлөөгүй байна гэдэг шийдэл дээр гарсан. Тэрнийхээ оронд тэр нөгөө торлог замууд гэдэг л үү дээ. Тэр нөгөө хажуудлын туслах гэж хэлж болох үед тийм босоо чиглэлийн гэдэг байгаа тэр замуудыгаа илүү одоо сайжруулах шаардлагатай гэсэн юм бас ярьж илаа. Тэгээд дээрээс нь одоо энэ олимпийн гүрийг ашиглалтанд орж явах үед 21-2 оны үед хадаа бас яг энэ зам дагаж хөгжил ирдэг юм байна. Энэ хөгжилд ямар ч нөлөөгүй юм байна гэдээ олон нийтэд шүүмжилж байсан шүү дээ. Би санаад байгаа амбас гэхлийн нэг дугаар дээр нэг юм талаар ярьж байсан. Тэгээд энэ нөгөө нэг анх хийхдээ нөгөө явган явах газаргүй хийгдсэн байсан шүү дээ. Тэгээд энэ мэтчлэнгээр ингээд ингээ хүн амьдрахад нөгөө таатай газар гэдэг чинь ийм зам техникч гэдэг юм уу машин зөрүүлсэн хүндээ зөрүүлсэн байх хэрэгтэй юм шүү. Тэгээ томоохон хотууд ч одоо энэ замаагаа эхнээс нь ингээд нурааж байгаа. Тэгээд ногоон байгууламж иргэдийг нөгөө нэг явган ингээд алхахад боломжтой тэр замуудаа ингээд сайжруулж байгаа ийм шийдэл рүү чиглэж байгаа шүү гэдэг аль эртэл ингээд ярьжсэн байгаа байхгүй. Тэгэхэд манайх яг л нөгөө алдаагаа давтах гээд байгаа юм шиг юм яригдаад байгаа шүү дээ. Тэгээ тэр нөгөө сархуу мөнгөний хувьд нэлийн өндөр өртөгтэй байна гэдэг шүүмжлүүлээд эхэлсэн чинь нөгөө хотын орлогч даваад балай одоо замын хөгжлийн газрын дарга одоо энэ төр нөгөө хилцүүлэгт орж байхдаа бол тэгжээр хаймал энэ олимпийн хөрч 1 км-ийн дарга ингээд тооцоод үзэх юм бол 170 тэрбум орчим гэдэг илүү да би буруу санааг бол тэгж ярьж ирсэн. Тэгтэл энэ чинь болохоор тоолын урдны зам чинь болохоор 130-40 орчим тэрбум гэж шүүмжлээд байгаа шүү дээ. 1 км-д нь хуваагаад үзэхлээр гэдэг байгаа. Тэгэхээр жишээлбэл олимпийн гүр гэхэд ийм өтгөтэй хийгдэж байхад харин ч тэр тоолын чинь тийм үү дааг өтгөтэй гэж би үзэж байгаа гэж жишээлбэл даадлага тэгтэж байгаа байхгүй. Гэх мэтчлэн ийм өндөр өртөгтэй гэхдээ яг үнэхээр яг зайлшгүй шаардлагатай юу гэдэг дээр нүртэл хүмүүс эргэлзээд хэлсэн юм байна. Гэхдээ мега төслөөс уг нь 24 онд засгийн газар оюутны засгийн газар байгуулагдаад зарлагдсан асуудал байгаа. Гэхдээ засгийн газрын 14 мега биш нийслэлийн 24 мега төсөл. Нийслэлийн 24 мега төслийн гол хэрэгжүүлэгдэж байна. Тэгэхээр л одоо мега л ярьдаг хөстэй. Мэдгүй одоо гэхдээ одоо тэр эдийн засгийн хувьд ашигтай юу, төвчрэлд ашигтай юу, ашиггүй юу гэдэг нь одоо тэр улс төрч нарын гаргадаг шийдвэр баг. Бид нар энэ байгаль орчинд энэ туул голтоо нөлөөтэй юм нөлөөгүй мүү гэдгийг л одоо үнэхээр нэг талд нь болгочмоор байна шүү дээ. Тийм. Түүнээс биш одоо ингээл манай хот бол гоё замтай болмоор л байна. Манай нийслэл бол яриагаар нь их л гоё юм яриад шин туулын урдны зам хий чинь. За ингээд тойрог зам гэж хойш бас байх юм шиг байгаа тийм. Тойрог замын үеийн л одоо туулын урдны зам. Тэрний энэ хойгуур энэ их тойрог цаагуур юм уу та тийм. Ер нь хот тойрог тийм. Одоо ингээл үнэхээр зам сайжирдаг бол одоо сайн л байх. Одоо замтай болмоор л байна тийм нийслэлчүүд маань. Хамгийн гол нь тэр нь одоо шийдлийн хувьд тэр байршлын тэр туул голтой нөлөөтэй нөлөөгүй л одоо төрүүлээ шийдчих одоо тулгамдсан асуудал байна л да. Тэгэхгүй бол одоо ингээд нэг хэсэг нь их тийм туул холоо хамгаалаад аврыг гэдэг юм шиг нөгөө хэсэг нь бол тэднэрийн үзий ядаад энэ хөгжлийн юм гацаалаа барилаа гэл ингээд хэрүүл болоод байгаа. Тэгээд тэр усны газар тэр дүгнэлтийн тэр зураг морг нь одоо зурагчл тэр барилгын ажил нь эхэлж байгаа байлгүйдээ бодвол тэгээд тэр зургийг өгчөж одоо яагаад байгаа юм тийм ээ. Тэгэл зарим хүмүүс ч одоо бараг тэр нөгөө нөлөөллийн үнэлгээнд нь миний гар хэвсийг дөрөөлж зурцсан ч юм. Тиймэрхүү юм яриад байсан тийм. Тэгээ одоо энэ ийм суур ийм энгийн ойлгомжтой байх хэвээр асуудал нэг тийш нь болохгүйгээр энэ шууд барилга өгсрэлтэй ажлын Монгол компаниар эхлүүлж байна болов уу хаагур эхлүүлж байгаа бол. Шид компани гэдэг хүмүүс шүүмжлээд байгаа юм шүү. Тийм үү. Би яг тэр гүйцэтгэгч нь бас сонирхоогүй юм байна тий.
Тэгэл одоо тэр боргос нь урганж гэх шиг чи одоо үсээ ургуулж чадахгүй гэж гэл ингээл сүлд юм өөр юм шог яриараа орчиж байгаа байхгүй юм байгаль орчныхаа асуудлыг за сайлаад тэгэхээр шийдэх боломжтой асуудал эн чинь тэр тусмаа ингээд төрийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр байж иж ингэж төр нь одоо энэ байгаль орчныхоо ямыг хинж баталгаажуулах тэр юм хийсэн юм уу хийгээгүй юм уу гэдэг асуудал нь ойлгомжгүй байхад барилга усралтны эхлэх гээд харж байгаа юм дөрвөл. Яг цаанаа тэр бондынх нь купон хүн гүгээд ингээд өртгөн нэмэгдэх гээд байдаг байж зовлон байж магадгүй тий эдийн засгийн хувьд. Тэгээ чинь хүн тэглээ гэдэг энэ чинь ингээд хүчээр хийж асуудал бас биш байх гэдэг юм л та тий. Тийм байна. Тэгээд яг манай хот чинь тэгээд энэ олимпийн гүүргээ түрүүн ярьсан. Үнэхээр одоо бас явган хүний замгүй унд ингээд хийчихэж байгаа юм л та. Одоо тэгээ одоо чинь машин зориулсан хот уугүй юу гэд тэгээ яг энэ түрүү жилжингээл энэ боржуур соёллоо. Тэгээд энэ явган хүний замыг зарим нь сольжоод зарим нь дундаас нь бол хайцсан байна. Ингээд туулж хаяад тэгээ шоргоор нь үлдээсэн. Тэгээ энийг энэ жил одоо нөхөж гүйцээж хийх үү? Тэр болтол одоо манай хотын дарга маань солигдчих юм уу гэж бас юм хүмүүсийн дунд яриа болчихлоо шүү дээ. Тэгээд уг нь бол нөгөө нэг юм л юм л да. Бид хэд чинь одоо яг ямар тоглоомор тоглоод байгаа вэ гэдгийг уг нь бол ойлгомжтой аюул тодорхойхгүй тий. Одоо анханасаа улсын хурлын сонгуул боллоо, эрх баригч нам эрхээ авлаа гэх юм уу одоо эрхээ барьлаа тий. Тэгээд засгийн газраа бүрдүүллээ. Засгийн тэр одоо ер нь анханасаа тэр эрх баригчдад яаж одоо хүмүүс сонгоод байгаа итгэлээ өгöd байгаа гэхээр мөрөө хөтөлбөрийг харчиж байгаа байхгүй тий. Мөрөө хөтөлбөрийг хараад энэ ажлууд бидний манай улсын манай хотын иргэдийн амьдралд хэрэгтэй юм байна гэдэг юмыг хараад тэгээд одоо жишээлбэл Монгол Ардын намыг сонгосон байна шүү дээ. За тэгмүүд Монгол Ардын нам мөрийн хөтөлбөрөөсөө засгийн газрын хөтөлбөр боловсруулаад за тэгээд засгийн газрын хөтөлбөр чинь баа бэгүү энэ уг нь 4 жилд чинь ингээд хэрэгжээд хин тэнд одоо засгийн ерөнхий сайд байх нь уг нь бол хамаагүйгээр тэр одоо мөрийн хөтөлбөр рөөс одоо засгийн газрын хөтөлбөр болсон тэр ажлууд чинь хэрэгжээд явж байгаа ёстой байгаа байхгүй тий. Гэтэл одоо эсрэгээрээ юм тодорхойгүй нэг хүн гарч ирээд нэг өөр юм ярьдаг, дараагийн хүн гарч ирээд өмнөх хүнийх ярьсан юм үүсгдэг нэг юм байдал руу ороод нэг юм яах гээд байгаа нь мэддэхгүй юм дөрвөн тодорхойгүй юм замраагүй юм яа байхгүй тий. Тэгэхээр ч одоо ингэж улс байсны ямар ч хэрэггүй. Скринч сайн. Одоо ингэж улс болж одоо тусгаар тогтноод ингээд нэг юм жоохон учир замбраатай баймаар байна. Ерөөсөө гарахгүй байгаа шүү дээ тий. Тийм бидтэй. Ус байхын хэрэггүй ч юм аа шин зүгээр яах вэ? Манай энэ төрийн аппарат одоо ингээд ийм том банхар байгаагийн одоо учир нь тайлхдаггүй байна л гэж юу зүгээр юм болоо тий. Одоо юу л өн төрч одоо энэ өөрийн гэсэн бүрэлдэхүүн байна. За тэр байгаль орчны юм хийдэг усны газрын төрийн байгууллага, нийслэлийн төрийн байгууллага ингээ хоорондоо өвчрөө болоод нэг зүгт шийдвэр гаргахгүй ингээ хоорондоо хэрэлдэж суугаад. Тэгээд тэр дунд нь иргэдэнд ороод ингээ 3-4 талын юм болчоод тэгээд одоо нэг эсвэл одоо бид нар тэр бондынхаа хүнд идэгдээ байж ах уу. Нэг эсвэл одоо ингээ нэг нь хүч түрээд хийчдэг дундаас нь дахиад тэр нөгөө албан тушаалтнууд нь гарч ирэх нэг боллоо зогсоолоо. Сая засаг огцрохын өмнө ч бас зүгээр хэвлэлийн шуум байсан уу тэр манай эдийн засгийн хөгжлийн сайд чинь нийслэлийн төслүүдийг зогсоох юм тогтоолын төсөл оруулах гэж байна. Гэсэн юм хэвлэлийн мэдээлэлүүд яваад байсан тий. Тэр нөгөө хэвлэлийн байгууллага зарласан. Өөрөө хэлсэн юм уу? Тий өөрөө хэлсэн. Ер нь бүх нөгөө нэг мега төслүүдийг чинь одоо ирэмбэлчж байгаа тэгээд 5-6 үлдээн. Тэгээд тэр дундаа нийслэлийн 24 мега төсөл байгаа шүү дээ. Тэндээс ер нь бүгдийн байхгүй болгонгуудаа эрчим хүчний гэдэг нэг 12-3 мега төслгээд байгаа байхгүй юу? Мега гэх юм одоо эрчим хүчний 12-3-4 төслийг авч үлдээд бусдын нот төлөвлөнө гэдэг эдийн засгийн хөгжлийн сайд маань хэлгээл та. За бодлогын хувьд одоо ингээд эргэж буцаал гэж юм да. Тэгээ мега төсөл гээл. Тэгэхээр одоо мега төслөөр ямар төсөл нь одоо мега ямар мега биш үү юм мэдэхгүй юм. Мега гэхээр одоо зөв хүч оруулж тэгж хэлээд байгаа юм уу? Эсвэл одоо яаж англиад байгааг би бол сайн ойлгохгүй байгаа л та. Манай ерөнхий X ерөнхий сайд маань аягүй сайн мэдчихсэн баг тэрийг бол. Бүхэл юм мега л байсан л та. За одоо тэгээ засаг төрийн солигдод энэ нэг талтаа одоо очин олт хоёул үдээ. Хоёрдугаарт би тэр нөгөө зам нэгэнт ярьсан юм чинь манай нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын дарга гэж нэг хүн байдаг юм байна шүү дээ. Тийм байт юм байна харин одоо сайн мэдэхгүй юм уу? Тэр хүнийг үү? Тийм үү камертай бол. Тийм байна тий. Тэгээд мань хүн гарч ирээл нэг хавар намрын үед л одоо
өмнө бас их олон ярьжсэн гэж би зүгээр андуураагүй бол тэгж байсгийг л энэ скутер сороныг одоо хориглолоо. Явган хүний зам дээр явахын одоо боловчлаа. За ийм тэдэн наснаас эхлээд унахаар боллоо гэж яриад байгаа юм. Тэг миний ойлгож байгаа юм чинь одоо угаасаа тийм юм биш үү? Тэ? Бид нар ч одоо энэ жолооны ирэх авч байгаа хүмүүс чинь замын хөдөлгөөний дүрм уушаад тэрүүгээр тест маст өгдөг тэ. Замын хөдөлгөөний дүрм дээр ч уг нь энэ мопедийг 16 наснаас дээш хүн одоо уннаа. За ингээд унахтаа энэ толгойн хамгаалалт маамгаалт өмснө гэдэг үг. Тийм дүрм байх шиг байна. За ингээд уншихаар тэр дугуун гинүү тэр одоо зориултын замаараа зорчино. А тийм зам байхгүй газар бол зорчих хэсгийн баруун захаар явнаа гэдэг юм дүрм нь бол байгаад байгаа юм. Тэгээд тэрийг одоо ингээд тийм цоо шинээр одоо энэ жилээс тийм болох ч юм шиг яриад байгаа юм бисаа ойлгохгүй байгаа юм л та. Хоёрдугаар нөгөө Бачим гишүүн арчилсан намын тийм өргөн барьцсан тэр нь бол хилцэх хэсгийн чийдэг байгаа юм шиг үлээ. Тэр бол яг одоо энэ нөгөө туризинг гэхүү одоо тэр нийтийн зориулалттай скутер ундаг дугуйтай холбоотой үйл төсөл байсан. Одоо уг нь бол яг шүүмжил дагуулдаг сэдв мөн үү? Мөн үү гэвэл мөн одоо явган хүний замаар ингээ алхаж байгаа миний ч хүмүүс одоо төвхтэй үйл төвхтэй. Энийг одоо яаж шийдэхээ ярихгүй. Ер нь одоо ийм болно, ийм шийдвэр гаргана гэдэг юм чинь бас энэ нөгөө хөдөлгөөн 4 сарын 10-наас юм шиг үлээ шүү дээ энэ жил тий. Одоо нөгөө туризм гинүү ер нь одоо энэ мопед, мотоциклийн хөдөлгөөнд оролцох тэр эрх нь бол аль бисэр 4 сарын 10-наас гэж ойлгосон юм. Тэгээд энэ улирлын эхлэх гэдэг одоо 10 хэдэн хоногийн дараа болох гэдэг тэр шийдвэр гарцсан бол тэр шийдвэрийг гаргаад үзүүлээд энэ тэр дүрмээс ийм ялгаатай. За энэ одоо эрэгтийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр ээ. Эсвэл одоо засаг даргын шийдвэр ээ. Бид нэр ийм үндслээр энийг барьж шийдэж байгаамаа гэдгийг хэлэхгүй нэг сайхан хэвлэлийн мэдээ бичээл эсвэл одоо тэр хүний тэр хэвлэлийн албанд тэгж одоо жоохон өөрчлөлт бичээд идэв юм эсвэл тэр хүн үнэхээр тэгж хэлээд юм бүр ойлгооч түрүү жил нэг энэ явган хүний замаар хориглолоо боллоо гэж байсан одоо угаасаа л хориотой юм шиг санагдаад байна. Ядаж тэр хориотой юм жоохон одоо хүүсэлж өгж байгаа юм болоо одоо хүмүүс мэдээлэл түгэж байгаа хэлбэр юм болов бас магадгүй тий. Тэгэнгүүтээ одоо энэ шиг ингээд хамгийн гол нь тэр хэрэгжүүлэх арга механизм нь ямар байх вэ? Одоо ингээд торгоход цагтаа торгох юм уу? Одоо ингээд тий камераараа хянах гэдэг юм гэдэг нь бол бас жоохон ойлгомжтой. Хувийн аж ахуйн нэгжүүдтэйгээ одоо ямар одоо шаардлага тавьж нөгөөдөл нь яаж тэр нэгийг хянах юм гэдэг юм чинь. Тийм. Тэгээ одоо манай хот чинь одоо яг ондог зуун зориултын зам гэвэл одоо маш жоохон төвхтэй. Одоо тэ байгаа нь ингэ явж байгаа тасарч байна. Тэгээ одоо юм 120-ын тэр хавар чинь бас жоохон би бас гайхаад идэв ингээд энэ машин зам нь яваад уг нь манай чинь энэ хотын стандарт гэдэг стандарттай болсон шүү дээ. Улаанбаатар хотын эрхцэн байдлын тухай хууль батлагдаад. Тэрүүгээр бол манай хот бол явган хүний замын стандартыг шинжил баталсан. За хашаа хайсны стандарт тий. Удамж талбайн төлөвлөлт мөлөвлөлт гэл тэр одоо баримт бичгүүдээ ингээд нэгэд үзэхэр үнэхээр л тийм байвал одоо сайхан л байна. Гэвч одоо амьдрал бас тийм биш байна. Одоо тэр 120 хавар би одоо ингээд тэр өөр байнга алхдаг болохоор гайхаад байт ингээд автцсан. Тэгээ явган хүний зам. Тэгээ бүр дотор нь дугуйн зам байгаа таахгүй. Тэгээ уг нь миний хар бол мэдгүй одоо би тэр инженерингийн хүн биш. Гэхдээ ингээд автцамынхаа хажуугаар дугуйн зам нь яваад явган хүн зам жоох ингээд тэр модон дунд руу авч зүгээр юм болов гэж бодох юм. Тэгээ хүмүүсийг ажиглаад тахаар тэр хүмүүс чинь төсөөгөө тэр автцамаас хоолтой тэр дугуйн зам дээр алхаад байгаа байхгүй. А дугуйн бол төсөөлөхгүй байх юм. Одоо ингээд автцам байгаа шүү дээ. Замын хөвөө гэдэг нэг газар байдаг шүү дээ. Тэгээ замын хөвөө гэдэг газарт ч одоо тэр нөгөө явган хүний зам гэдэг чинь ордог. Үгүйс замын хөвөө гэдэг чинь нөгөө боржуурны дотор талын зураас. Тэр дүр зогсох боломжтой тэр байршил гэж би ойлгоод байдаг шүү дээ. Тэгээ боржуурнаас цаатлын нэг хэсэг газар чи хөвөө гэдэгт ордог үстэй. Орохгүй байна. За ингээд боржуур энэ заяа юу. Боржуурны гадна талд нь юу нөгаа? Боржуурны гадна талд нь одоо уг нэм цэцэрлэгжүүлэлттэй стандартаараа бол гэж би ойлгоод байна. Тэгээд тэрнийхээ дотор талаар явган хүний зам байгаад байгаа юм шиг байна. Тэгтэл бас амьдрал тийм биш үү штэ хүний гол нь. Тэнгүүт нөгөө талаасаа бас тэр нөгөө суран одоо гэж хэлээд байгаа манай замын хөдөлгөөний дөрөвдөлт бол мопед гэж бичээд байгаа байхгүй 0-125 кВт-аас дээш ийм захлаам хөдөлгөөр хүчин чадалтай 50 км/цагаас дээш хурд нь хэтэрдэггүй ийм юмыг бол мопед гэж нэрлэнэ. За энийг бол 16 наснд хүрсэн хүний
бол одоо хэрэгжилж замын хөдөлгөөнд оролцсноо гэдэг юм дүрмтэй. Тэр нь бол яг нөгөө ийм Монголигаар одоо насанд хүрсэн хэсгийг баталгаажуулна хэлгээд байгаа. Одоо тэр нь яг холбогдсон юм уу бас мэдэхгүй. За тэгэнгүүт одоо манай чим Сурон гэдэг ийм одоо жилийн жил дулааны улиралд хэрүүл болдгоо. Тэр бол одоо юу 50 км тэртэн 60 70 км ер нь хүрэх тийм техникийн хүчин чадалтай. Тэнгүү замын хөдөлгөөний дүрмийг уншаад би буруу ойлгоогүй бол тэр чинь моцикл гэдэг ангилалтаа орчоод байгаа байхгүй 50 км-тэй цагаас тийш хурдлах тийм техникийн хүчин чадалтай ийм хоёр дугуйтай автоматжуулсан юм тээвэр хэрэгсэл гэдгээрээ. Тэнгүүт одоо тэр чи одоо ийм бүртгэл хяналт бол байхгүй юм л да. Ингээд захиалал оруулж ирээл хүүхдүүдтэй аваад өгчдөг ч юм уу тий. Тэгээ нөгөөдөл нь ингээд замын юм баруун тал битэл голоор нь юм өрөөсөн дугуун дээр юм ингээд жоохон асуудал тарьж идэв. Тэрийг тэгээ яг ангиллалын хувьд тодорхой болгоод нэг бол одоо энэ Суроныг бол яг үнэмшигтэй хүмүүс барина гэдэг бол хэлчмээр байгаа тийм. За тэргээд энд нэм торгуулийн арга хэмжээ ногдуулнаа. Гэл одоо тийм жоохон тодорхой мэдээлэл өгөхгүй ер нь нэг бол хоригдох гээд байгаа ч юм шиг. Тэгвэл ер нь явган хүний зам дээр болдог байсан юмыг болиулах гээд байгаа ч юм шиг юм яриад байгаа юм жоо ойлгомжтой. Тийм шиг хамгаалтын малгай өмсөх хэрэгтэй гэдэг юм. Юу харж байгаагаар бол малгай өмсч байгаа юм бол байхгүй. Тийм л байна да. Одоо яг уг нь бол илэрх нь бол хэлчихээ. Одоо юу одоо эн чинь одоо зарим хүмүүс бол одоо өнөөдөр дугуймгууд хүмүүс бол хайдаад лээ. Тийм. Гэхдээ яг нөгөө нийтээр энэ санал болгодог тэр нөгөө түрээсээр гаргаж байгаа тийм. Тэр компаниудын болвол арай гаргаж тавих шүү. Гэхдээ 4 сарын 10-наас гэж болсон. За тэгвэл уг нь бол Бачимэг гишүүний тэр хууль дээр уг нь аюул сайн ажиллаа тэр нэрийн зохицуулалтыг хийжүүл энэ ч уг нь хуулиараа асуудлаа ингэ нэрвчээ зохицуулж тийм уг зүгээр юм шиг байна. Тийм. Гэхдээ яг одоо ч тэр дүрмээрээ бол бас явган хүний зам дээр зорчихгүй гэдэг юм нь бол байгаад байгаа байхгүй. Одоо тэр Сураны асуудлыг гэх юм скутер бас байгаа шүү дээ гэх мэтлээ. Эднэрийг яг нэг баримт бичгээрээ ингээд нэг нэрвчлээ тодорхой болгох шаардлага байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэрнийг уг нь бол хийжүүл уг нь яалтаа хийжүүл зүгээр юм. Гэхдээ тэр нэг одоо ч уг нь 30 гаруй хуулийн 5 гарсан байгаа. Тэр тунд байсан үгүй гэдэг юм. Уг нь бол өргөн баригдсан хилц хэсгийн шийдэгдэг байгаа юм байна. Өргөн баригдсан бол яг санаад байна. Тэр чинь зөвхөн Батчин гишүүн биш баха. Тэр чинь нэлээд гишүүн байсан тийм. Батчин гишүүний л гэж. Тийм одоо санаачилсан юм шиг байна. За хөлийн хилцээд хэлвэл бас сонирхолтой яригдаж болох юм гарч ирэх бах тийм. Тийм. За өөр 7 хоногт холбоотой одоо 7 хоног бас үргэлжилж болох сонирхолтой юм уу? Сайн нөгөө нэг 4 дахь өдөр 3 дахь өдөр шүү дээ тий. Цэцээс нэг мэдээ гаргаад тэгсэн чинь хүмүүс тэрийг баахан за энэ нөгөө оюун эрдний яриад ирсэн юм чинь баттай боллоо. Хэвээ ингэшээд байлаа мас юм наа. Баахан хэлсэн шүү дээ. Тэр одоо юу болоод өнгөрвөө? Тэр одоо нэр бүхий иргэдэлгээд байгаа юм л та мэдэн дээр нь бичснээр бол ерөнхийлөгчийн тухай одоо хүчин төлөвлөлт байгаа хуулийг үндсэн хууль зөрчсөн байна. Ямар заалт нь вэ гэхээр одоо ерөнхийлөгчийн бүрийн эрхийн хугацаа 4 жил байна гэсэн заалт. Үндсэн хууль зөрчиж гэдэг агуулгаар мэдээлэл гаргасан юм шиг байна. Тэрийг зарим хүмүүс ойлгохтаа бол одоо энэ ерөнхийлөгч одоо ингээд бүр эрхийн хугацаа сунгах гэж байна гэж бол ойлгосон. Одоо дахиад сонгох юм байна гэж одоо тайлбарлаж бичсэн байсан. За бүр нэг удаа гэдгийг хүртэл өөрчлөх гэдэг юм. Үндсэн 6 жилээр нэг удаа гэдэг. Тийм. Нэг удаа гэдэг дээр нь. За одоо энэ одоогийн ерөнхийлөгчд дахиад 2 жил суух юм байна гэдэг. Яаж та бодсон одоо тэгж дахиад 2 жил гэдэг тав бол зарим хүмүүс бичиж тааш байсан. Тэгэхээр жоохон буруу ойлгосон юм болоо даа л гэж ойлгосон шүү дээ. Яг тэгэл 19 онд чинь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийгээд ерөнхийлөгчийг бүрийн эрхийн хугацаа 6 жил байна. Зөвхөн нэг удаа сонгоно гэд одоо тав тодорхой бичсэн. Одоогийн ерөнхийлөгч маань бол одоо 5 дахь жилдээ орж штэ. За тэгэнгүүт одоо нөгөө 93 онд батлагдсан одоо нэмэлт өөрчлөлт орохоос өмнө батлагдсан байсан ерөнхийлөгчийн тухай хуулиа бол засаагүй гэх юм уу байсан. Уг нь бол уг нь бол 19 онд нэмэлт өөрчлөлт хийчээд улсын хурлын тогтоолоор нөгөө засгийн газар холбогдох байгууллагуудад бол энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор
нэмэлт өөрчлөлт оруулах, шинжилсэн найруулах, юм арга хэмжээний хуулийн төсөл боловсруулах юм жагсаалт гаргаад тухайн үедээ баталж исэн боловч ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалт одоо тэр бүрийн эрхтэй холбоотой юмнууд нь өөрчлөгдөөд тэгээ энэ бүрийн эрхийн хугацаа гэдэг нь одоо яагаад гэсэн хэвээр нь орхицсан юм бэ лээ. Тэгээ энэ чинь уг нь бол тодорхой одоогийн ерөнхийлөгчийг сунгаж мунгаад эсвэл одоо үндсэн хуулиас давсан хууль бичих гээд байгаа юм биш. Одоо үндсэн хууль чигээ болгооч 6 жилээр нэг удаа гэд тэнд бичсэн байх чинь энэ 4 жилээр гэд нэг удаа гэсэн хязгаарлалтгүй юм штэй л гэсэн мэдээлэл. Тэгээ одоо тэр гарах шийдвэр нь бол одоо ойлгомжтой зөрчсөн байна л гэж харах байх л та тийм. Түүнээс биш тийм. Түүнээс биш одоогийн ерөнхийлөгч үлдээн гэдэг юм бол бас байхгүй л гэж болох. Одоогийн ерөнхийлөгч хөрөлсөхөд бол түй чамаатай. Угаасаа одоо үндсэн хуулиараа хуульчин дээд шатныхаа хэмжээнд нийцсэн байх хэвээр тэр хүрээндээ үндсэн хуулиа дагаад өнөөдөр 5 дахь жилдээ ингэж явж байгаа. Ерөнхийлөгчийг одоо хөрөлсөхөд дахиж одоо улраах тухай асуудал ярихаар л үндсэн хууль нэмэлт өөрчлөлт орох уу гэдэг асуудлыг яригдно гэхээс биш зүгээр ердөө хуулийг үндсэн хууль нийцүүлэх тухай агуулга болно. Согтоос хамаарахгүй. За ямар тохиолдолд үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулалтын гэхлээр тэр чинь ард нийтийн санал асуулга гэдэг нэг амар том асуудал байна. За тэгээ дээрээс нь улсын их хурл өөрөө тэр нэг өөрчлөлтөслөө боловсруулна гэдэг шал өөр шатны шал өөр асуудал байна. Зүгээр нэг иргэн мэдээлэл ч юм уу хүсэлт бичиж өгөхөөр хүсэлт биштэй мэдээлэл өргөдөл бичиж өгөхөөр өөрчилждэг тийм юм байл байдаг юм аа. Тэгээ яг нь гэдэг нь одоо нөгөө цэц тэрийг ингээд өөрчилчих боломжгүй л гэж хэлэх гэдэг шүү дээ тийм. Гэтэ нэг асуудал байна шүү. Гэтэ зүгээр мэдгүй одоо яг албан ёсоор тэгсэн юм зүгээр хүмүүсийн яриагаар бол тэр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тийм тэр нөгөө ерөнхийлөгч зөвхөн нэг удаа сонгогдно гэдэг тэр заалт нь үндсэн хууль зөрчсөн юм а гэдэг юм мэдээлэл гэх юм үндсэн хуулийн цэцэд өгсөн гэж мэдгүй тэр юм хэвлэлийн гэх юм уу сошиал дээр явж байгаа тийм шуун бол харсан. Одоо яг албан ёсоор тийм цэцэс ч гэдэг юм уу тийм мэдээлэл гаргааг болохоор мэдэхгүй байна. Гэтэ яг өмнө нь үндсэн хуулийн цэц чинь тэр нөгөө засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн нь улсын хурлын гишүүн байж болж байна. Тийм нөгөө давхар дээлийн хүмүүсийн яриад байдаг асуудалтай холбоотой нэмэлт өөрчлөлт нь үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гаргаад одоо бөөн хийлэн болсон шүү дээ хувьд. Уг нь бол 19 онд ч нэмэлт өөрчлөлт үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ихтэй. Өөрөө үндсэн хууль зөрчсөн байна гэдэг асуудал байгаа. Тийм. 19 онд нэмэлт өөрчлөлтөөр орсон заалт чинь нөгөө 4-өөс илүүгүй гишүүн давхар дээлтэй байж болно. Яг давхар дээлтэй гэж бичээгүй л ер нь ингээ хавсарч болно. Тэгээд үндсэн хууль зөрчсөн боллоод тэгээд тэр заалт нь хүчингүйлчээр одоо ингээд ихтэн гишүүн байж болоод энэ их хурлын хан чинь одоо засгийн газрын бүрэлдэхүүн чинь бүгдээрээ одоо жишээл өнөөдрийн байдлаар бол их хурлын гишүүд байх шүү дээ. Ерөнхийдөөс бусдна. Ийм асуудал болж исэн. Тэрнтэй ижилхэн ийм асуудал болох гэж юм гэдэг ийм шуун бол явсан гэхдээ тэр бол баталгаатай ийм их сурвалж биш. Тэгээд дээрээс нь бас нэг юм гээгүй үндсийн маргаан энэ шийдвэрлэх хууль дээр үндсийн зэгцэн бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй гүйс бусад тийм асуудлыг бол хилцнэ гэдэг юм. Тэр нэг хүрээ хязгаар нь болвол ингээд тэр үндсэн хууль болон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ингээд гадуурн цэцгийн одоо их хэмжээнээс гадна болоод байна. Гэхдээ одоо тэр одоо маргаан шийдвэрлэх ажиллагааны заалт чинь бол тэр нөгөө давхар дээлийн асуудал шийдэгдэнгүүт их хурлаас дараах нь өөрчилсөн заалт байхгүй. Гэхдээ одоо асуудал нь зүгээр миний бодлоор одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ч одоо хоёр байдлаар баталгаажуулж одоо албажуулах боломжтой. Нэг нь одоо ард нийтийн санал асуулга явуулаад тэрнээс харсан үр дүн баталгаажуулах. Нэг нь бол ард нийтийн санал асуулга шууд явуулахгүйгээр улсын хурлын гишүүдийн одоо өндөр квотоор батлах. Гингүүт одоо улсын тэр 19 онд ч бид нэр ард нийтийн санал асуулга явуулаагүйгээр улсын хурлын гишүүдийн 4-3 үл гэж санаад байгаа юм би ондороо бол 4-3-аар баталсан шүү дээ. Тэгээ зарим гишүүд ч гэсэн тухайн үед бол одоо эсрэг санал өгч ирсэн л юм шиг байна. Тэгэнгүүт одоо үндсэн хуулийн цэц одоо улсын хурлын шийдвэр болчиход байна шүү дээ чинь. Зарим судлаачид бол энэ чинь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль байх ёстой юм ингээд зориуд цэцгийн хяналтаас гаргаж ингээд зүгээр нэмэлт өөрчлөлт гэж батлаад байна гэж тухайн үед бас маргаан болж исэн.
Гэхдээ бол тухайн үед тэр нэмэлт өөрчлөлт гэдэг баримтыг бол заавал хянцсан. Одоо цэц хянахгүй гэдэг тэр маргаан шийдвэрлэх ажиллагааны хуулийн дээр бичээд байгаа нь одоо яг тийм хязгаарлалтыг парламент өөрөө хийх боломжтой боломжгүй юу гэдэг нь бол бас тусдаа асуудал байх. Жишээ нь хурлын шийдвэр нэг нь хянана гэдэг, нэг нь бол би шийдвэр хянахгүй гэж бичиж байна шүү дээ. Тэгэхээр мэдгүй тэрийг бол бас хэрвээ тийм маргаан болов шийдвэрлэх асуудал байх л та. Яг тэр зөвхөн талбарт тийм.